Олон улсын хамтын ажиллагаатай Global сувг телевиз гадаад харилцаагаа өргөжүүлэн Солонгос улсын Халио Культурал Индастри компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын соёл урлагийг харилцан таниулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм. Global телевиз нь 2016 оны 5 дугаар сарын 1-нд аль бие усны нээлттэй хийж, өргөн нэвтрүүлгийн хүрээнд entertainment чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм а. Тус телевиз нь Монгол улсад төдийгүй Оросын холбооны улсын Улаан-Үд хотноо аль бие усны эрхтэйгээр цацагддаг. Цаашдаа Бүгд найрамдагтад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны одон телевиз болон Японы улсын бие телевизүүдтэй хамтын ажиллагаатай контент солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм а. Мөн цаашдаа бүгд найрамдагтад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны одон телевиз мөн Японы улсын бие телевизүүдтэй хамтын ажиллагаатай контент солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм а. Монголд ирээд UBS телевиз болон Global телевизтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсандаа их баяртай байна. Цаашдаа контент болон өөр бусад ажлаар урт хугацаанд хамтран ажиллахдаа бэлэн байна. 이렇게 함께 할 수 있었으면 좋겠습니다. Энэ оны 8 дугаар сарын 25-нд Чежу хотно болох Хятад Солонгосын хамтарсан олон улсын томоохон үзэсгэлэн Монгол улсыг төлөөлөн Global телевизийн сурвалжлах баг ажиллахаар болсон юм. Энэхүү Global телевиз нь гадаад харилцаагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа юм а.